Бичлэг эхлэхээс өмнө гэс нэг юм асуух хэрэгтэй байна. Цаг агаарын аппликейшн дээр ер нь бол хоёр Улаанбаатар байдаг. Одоо Улаанбаатар гэж байдаг. За тэгээ Улаанбаатар гэдэг нь хоёр янз Улаанбаатар. Цаг агаар нь бол яг адилхан заадаг. Тэгээд яагаад ингээд цаг агаарын аппликейшн дотор хоёр ширхэг Улаанбаатар байдгийг одоо тайлбарлаж өгөх хэрэгтэй. Би бол нэг хайж байгаагүй. Тэгээд ер нь зөндөө гайхдаг байсан. Тэгээд одоо л гайхсан хэвэрл байгаа. Тэгээд яагаад ийм хоёр Улаанбаатар байд юм бол энэний учрыг хэрвээ мэддэг хүн байх юм бол комент бичээрэй. Тэгээд яг хэрвээ учрыг нь олж мэдэх юм бол комент бичээрэй. Тэгээд би бас үнэхээр их гайхсан бол хэвээрээ байдгаа. iOS 16.5 апдейт гарсан байна. За апдейт хийхээс өмнө яг сул зайн 3600-ны 32. За тэгээ апдейт хийсний дараа 3561 болоод өмнөхөөс үүлгийн системийн код нь 710 МБ-аар илүү код эзэлдэг болсон байна. За тэгээд iOS 16 апдейтний хувьд одоо энэ гар утсан дээр 597.2 МБ-аар бол ирсэн. 16.4.1-ээс шууд апдейт хийхэд бол үүлгийн системийн код нь 20F66-аар гарсан байна. Хамгийн их дурдах зүйл нь бол яг шинэ юм wallpaper орж ирсэн. За энэ бол одоо ингээ харах юм бол одоо юм хөдөлгөөнтэй байгаа яг өмнөх wallpaper-тайгаа адилхан одоо та нар харах юм бол ингээд яг ингэж уусч бол ингэж хөдөлдөг. За тэгэнгүүтээ ингээд төгжээтэй үед асаах юм бол ингээд жижигхэн хөдөлгөөн бас ингээд орж байгааг та нар анзаарж байгаа. Яг мэдээж хэрэг яг шинэ яг Nimiya-гээ доошогоо ингээд та нар явах юм бол одоо яг энэ Pride-тад яг зэрэгцээд яг өөр маягийнхан зүйл нь ингээд цуг бол ингээд гарч ирж байгаа. Энэ дээр бол нэмэгдсэн байсан. Харьцуулахад ерөнхийдөө адилхан ч ерөнхий юм адилхан ч гэсэн яг загварын хувьд бол ингээд шал өөр юм болж бол нэмэгдэж олж ирсэн байна. За тэгээд яг одоо яг анзаарсан зүйл маань өмнө хэдийнэ ийм байсан байж магадгүй. Гэхдээ би яг 16.5 дээр яг юу яг дүнгэж анзаарсан бэ гэхээр яг юм multitask-а гаргах үед цаатлынхын аппликейшнүүд дээр нь одоо энэ зураг нь ингэж одоо ерөнхийдөө ингэж уусч ингэж харагдаад байгаа. Одоо цаатлын дээр одоо фотос апп дээр давж одоо орж ирж байна. Wallpaper-ын өнгө нь бол орж ирээд байна. Энэ нь бол яг өмнө юм байсан үгүй бол би хэлж мэдэхгүй. Ямар ч юм бол дөнгөж сая анзаарлаа. Одоо ингэж уусч байгаа нь бол та нарт бол харагдаж байгаа яг нэг тийм өнгө зүйл дараагийн аппликейшн дээр нь бол ингэж уусч байгаа нь ингэж харагдаж байгаа. Тэрийг бол би сая анзаарлаа. Тэгээ өмнө юм байсан байж магадгүй ямар ч ус ийм өөрчлөлт бол орсон байна. Яг Apple News гэдэг яг аппликейшн ашигладаг бол тэрэн дээр нь одоо яг Sports гэж шинэ бол одоо CIS бол нэмэгдсэн юм байлээ. Яг region-ийн асуудлаас болоод би яг энэ аппликейшн энэ утсан дээр бол суулгаж бол чадаагүй. Тэгээд яг хэрвээ Apple News аппликейшнийг ашигладаг бол ямар ч спортын юм бол хэсэгтэй болсон. Тэгээд тэрэн дээр яг ямар спорт сонирхдаг гэдэг толботой юмнуудаа бол нэмээд бол тэр спорт тэр яг хэсэг дээр нь бол харж болдог болсон байх нэ. Bug fix-ийн үед яг юу вэ гэхээр ингээ spotlight гарч ирээд одоо ингэж гарч ирдэг анимашн байдаг. Энэ нь бол одоо ингэж ерөөсөө ажиллахгүй маягийн тийм асуудал байсан юм. Тэр нь бол засагдсан гэж бол хэлж байгаа. За тэгээ CarPlay дээр одоо подкаст сонсоход бас асуудалтай байсан гэсэн зүйл байсан юм. Тэрнээс ингээд бодлоо одоо ингээд засарсан юм байна. За тэгээд одоо screen time дээр бас ингээд яг бусад бүх утаснуудаар яг адилхан мэдээлэл түгэж харуулахгүй байна гэсэн бас нэг асуудал байсан юм байна. Тэгээд тэр нь бол бас ингээд засагдсан юм байна. iOS 16.5-ийн хувьд ер нь бол яг авчирсан юу яг хамгийн чухал яг зүйлс нь яг юу юм бэ гэхээр яг нүдэнд харагдахуйц бол өөрчлөлтүүд бол биш. Одоо яг үйлдвэрлэлийн системийн сайжруулалт болон мэдээлэлгүй айлгүй байдлын кодны сайжруулалтууд бол маш их орсон гэж бол хэлж болно. За зөвхөн мэдээллийн аюулгүй байдал дээр юу нэмэгдсэн юм бэ гэдэг хараад явах юм бол iOS 16.5-ийн хувьд бол бүр ингээд маш их байгаа. 8 их сая сүүлд хизээдийг нь санахгүй бас нэг яг iOS 16-ны апдейтэн дээр бол маш ихээр бол нэмэгдсэн байсан. Одоо мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалт нь тэгсэн чинь бас ингээд 16.5 дээр бас ингээд бүр маш их байсан. Тэгээд Geekbench онооны хувьд ярих юм бол өмнөх 16.4-нэгтэйгээ харьцуулахад single core score нь ч multi core score нь ч бол өсөж таарсан. За өмнөх одоо single core score-тоогоос л 6 оноо илүү 931-тэй гарсан. Multi core score нь 2535-д өмнөхөөс ойролцоогоор 100 оноогоор л илүү гарсан. За мөн адил одоо compute-ийн хувьд мөн адил одоо батарей өндөр үед 3 удаа явуулаад дунджаар авсан тохиолдолтой оноо 4006 оноо л авсан. Өмнөх 16.4-ийг бол бүр 3710 авал авч ирсэн юм байна. Тэрнтэй харьцуулахад ойролцоогоор 300 оноо нэмэгдсэн байна. Тэгэхээр ямар ч гэсэн одоо компьютерийн хувьд үнэхээр бол сайн мэдээ болж байна. Хэрвээ бичлэг үзэж байгаа та нар хизээ одоо iOS 16.5 апдейт хийсэн бол та нарын ямар гар утсан дээр чинь одоо яг батарейны хувьд болон үйл ажиллагааны хувьд хэр байна вэ гэдгийг бол өөрсдийнхөө одоо бусдтай хуваалцаж комент зэгт бол бичиж байгаарай. Намайг үздэг хүмүүстэй зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. За өмнөх iOS 16.4.1 болон одоо миний ярьж байгаа iOS 16.5.2-ын голд бол яг
16.4.1A гэдэг бол апдейт бол гарсан. Одоо маш хурдан суулгах хэвээр мэдээллийн аюулгүй байдлын код бол шууд бол орж байгаа гэсэн одоо үг. За тэгээд яг энэ бичлэгэн дээр бол яагаад яг тусдаа би бичлэг хийгээгүй вэ гэхээр бол одоо бичлэг хийгдэх хэмжээний бол чухал бол үйлдлийн систем биш. Зүгээр гялс одоо суулгах хэвээр мэдээллийн аюулгүй байдлын одоо яаралтай авахлт нэг тийм холбоотой зүйл учраас айхтар заавал бичлэгээр хийх бол шаардлага бол байхгүй. Зүгээр community хэсгээр яг ийм апдейт гарсан байх шүү. Апдейтийг бодоорой гэж л зүгээр пост маягаар л оруулахад бол хангалттай. За тэгээд үүнтэй холбоотойгоор одоо би бичлэгээр болоод яг нэг одоо зарлж байна. Одоо цаашдаа холбоотойгоор ийм одоо ийм хаалтан дотор А, хаалтан дотор Б, хаалтан дотор Z ийм апдейтүүд дээр зориулж бол би бол бичлэг хэлбэрээр бол үйлдлийн системийг бол бичлэг болгож бол гаргахгүй зөвхөн пост хэлбэрээр явна. Тэгэхээр бол яг 10 одоо нэг ийм бичлэгүүд дээр батарейны хувьд бол хэрвээ гэдгийг нь бол огт ярихгүй гэсэн үг. 16.4.1A 16.4.1-ийг харьцуулсан батарейны бол айхтар өөрчлөлт бол байх ёсгүй гэж бол би бодоод байгаа. Гэхдээ юмыг яаж мэдгүй өөр ээж магадгүй цааштай яг ийм хаалттай юм гинтийн суулгах хэвээр мэдээлэл аюул байдлын апдейт одоо гараад яг үнэхээр яг олон нийтээрээ айгүй олон тохиолдлоороо яг харьцуулахад батарей амар муу байд юм ба штэ. Тим тохиолдол нэрээ гарч боломжтой юм байна штэ гэдэг зүйл хэрвээ үнэхээр ирээдүйд тохиолдвол бас бичлэг хэлбэрээр гаргахгүй л хальта зүгээр community хэсгээрээ л яг анхааруулах маягаар л явах байх. Тэгэхээр ямар ч байсан та нарын хувьд одоо ийм одоо security response гэсэн ийм одоо апдейт гарах юм бол одоо миний одоо энэ зүйл дээр маань би бол одоо бичлэг хэлбэрээр бол огт гаргахгүй зөвхөн одоо пост хэлбэрээр явна. Ягаад тэгэхээр дурдаад байх зүйл ерөөсө бараг л байхгүй учраас ер нь бол одоо огт ярихгүй гэсэн үг шүү. Зүгээр л community хэсэг дээр маань пост хэлбэрээр бол байнга бол орно. Яг би бол мэдээж хэрэг одоо постоор бол байнга оруулна. Ямар ч шинэ үйлдлийн систем ямар нэгэн байдлаар гарна би бол оруулж байгаа. Тийм учраас ямар ч байсан мэдээлэлээс хоцроохгүй гэхдээ бүр ийм security response зориулж бичлэг бол гаргахгүй шүү. За дараагийн iOS 16.5.1 гэж бол гарахгүй гэж бодож байна. За тэгэнгүүт iOS 6.6-гийн хувьд яах вэ гэхээр одоо 7 сарын сүүлчээр эсвэл 8 сарын их хүртэл ер нь бол тэр хавцайл гарна гэж бодож байна. Тэр хүртэл ойролцоогоор баг ингээд 2 сарын хугацаанд бол iOS 16-гийн бол одоо ямар нэгэн апдейт бол гарахгүй гэж бодож байна. Яг өмнөх жилийнхтэйгээ адилхан. За тэгээд яг гол шалтгаан нь юу вэ гэхээр одоо 6 сарын ихээр WWDC болон iOS 17 танилцуулагдсан. Тэгээд энэ зуны хугацаанд хамгийн гол хөгжүүлэлтийн явц яг юун дээр явагдах вэ гэхээр iOS 16 биш, iOS 15 биш, iOS 12 биш, iOS одоо 17 дээр бол явагдсан. Тийм учраас одоо ямар ч гэсэн хэсэгтээ iOS 16 бол iOS 15-ын хөгжүүлэлт бол гарахгүй. Гарлаа гэж бодоход iOS 16.6-гийн хувьд 7 сарын сүүлээр юм 8 сар ихэр гарна. Гинтийн зүйл хэрвээ болох юм бол 16.5-ыг дундуур нь бол гарна гэж бодож байна. Ямар ч үсэн одоо бол iOS 16.6-гийн хувьд хөгжүүлэлтийн шатны бета 1 дээр бол явж байгаа. Apple Card хэрвээ ашигладаг хэрвээ хүн эзживэл одоо тэрэн дээр ямар ч өөрийнхөө Apple-ийнхаа одоо энэ картн дээр хадгаламжаа үүсгэж бол ингэж ашиглаж болохоор боллоо гэдэг зүйл бол нэмэгдсэн байгаа. Ямар ч байсан хэрвээ Apple одоо карт ирээдүйд ашиглах эсвэл одоо ашиглаж байгаа хүмүүс байх юм бол ямар ч байсан өөрийнхөө юм хадгаламжны одоо хадгаламжны бараг л данс шиг юм зүйлийг одоо бий болгож бол ингээд болдог болсон байх нэ. Тэгээд энэ бол сая 23 оны 4 сарын 17-нд бол ингээд тийм зүйл бол боломжтой болсон. Тэгээд ямар ч байсан ямар нэгэн өөр одоо хадгаламжны данс ашигладаг бол дахиад одоо Apple-ыг бас ингэж бол ашиглаж болох нь байна шүү. За энэ бол яг зөвхөн яг iOS 16.5-тай холбоотой өөрчлөлт биш, зүгээр л яг Apple-ийн холбоотой мэдээ яг ярьж байгаа учраас бол ярьж байгаа. За Apple Books дээр мангатай холбоотой бол өөрчлөлт бол орж ирнэ гэж бол яг одоо яригдж байгаа. Тэгэхээр одоо ямар ч гэсэн манга сонирхдаг хүмүүсийн хувьд бол ямар ч гэсэн Apple Books-ийг ашигладаг бол одоо мангатай холбоотой одоо шинжилэлт бол орох нь байна. За тэгээд сая бол яг Энэтхэг баг Мумбайд ч гэнэ яг шинээр бол яг Apple-ийн альбесны дэлгүүр бол яг нээгд таарсан. Тэгээд яг сүүлд 16.4-ийг ярьснаас хойш болсон яг тэрнээс хойш яг Apple-тай холбоотой юу болсон бэ гэдгийг би та нарт дараагийн 16.5 дээр ярьж байгаа. Энэ яг нэлээд тооны өмнө бол болцсон. Гэхдээ би та нарт хэлээгүй учраас болоод ингэж одоо мэдээлэл одоо хүрх үүднээс бол ярьж байгаа. Тэгээд сая Энэтхэгт яг энэ яг альбесныхон дэлгүүр нээгдэхт бол ямарчсан хэсэг интернетээр бол бөө юм болсон. Тэгээд яг ингэж анх нэг нээж яхад тэр Teamco гэдэг дээр хуучны Macintosh компьютер эдрийг одоо
одоо хүртэл ажиллаж байгаа нэг тийм одоо нэг ах хүү ирээд энэ одоо энэ компьютер чинь байдэн штэ тэргээ Тим Кукийг айгу одоо алмаар болсон маягийн тийм бол зүйл бол болсон. Тэгээд энэтхэгчүүд бол одоо бөөн баярлал ингээ болсон. За одоо яг та нарыг харж байгаа энийг малгайтай авах болохоор яг өөрийнхөө урдыг тэрвэрсэн нэг тэр Macintosh гэдэг дээр үе яг Apple-ийн анхны компьютерийнх нэг байгаа шүү дээ. Тэгээд яг Тим Куктэй уулзвал Тим Кук энэ бүр ангаагаад үлдчихэж байгаа. Тэгээд нэг ийм дүр зураг бол айгу од болсон. Тэгээд ямар ч үсэн Тим Кук бол бүр ингэж аймаар гайхсан. Тэгээд зүгээр яг би зүгээр яг Apple-тай холбоотой зүгээр иймэрхүү зүйл болсон л учраас зүгээр та нартай хуваалцгаад л зүгээр л үзүүлж байгаа дүнс бол нэг чухал зүйл бол биш. Зүгээр л одоо миний хувьд яг үйдлийн системийн бичлэгийнхаа дундуур хавчуулаад Apple-тай холбоотой ямар мэдээ болсон бэ? Тэрийг та нар зүгээр л хүрх үднэс л одоо харуулж байгаа болохоос биш. Ер нь бол нэг өөр бол нэг бод цанс юм бол байхгүй. Тэгээ хүмүүсийн сая Энэтхэг тэгээд энэ дэлгүүр нээгдээд ийм болоод ер нь бол бөөнлийн болсон. Саяны миний дурдсан бүх өөрчлөлтүүдийг мэдрэхийг хүсвэл за бас мэдээллийн аюулгүй байдлаа бодоод одоо санаа тавьдаг бол апдейт хийх нь бол зөв. Харин батарейны хувьд ярих юм бол ямар утсан дээр ер нь батарей нуу байгаа вэ гэвэл iPhone 14 Pro Max, 2 дахь үеийн iPhone SE, за тэгээ iPhone 10R, за тэгээ iPhone 11 гэсэн гар утсанд дээр бол батарейны репортууд муу байна гэсэн бол одоо зүйл бол олдсон байгаа. За энэс бусад iPhone-ууд бол iOS 16 тавлаа апдейт хийхэд нэг айхтар айгаад байх зүйл байхгүй гэсэн үг. За тэгээ саний дурдсан iPhone-ууд бол зөвхөн бол iOS 16 4 нэгтэй харьцуулахад бол бүр муцсан гэсэн болов шүү.